Өнөөдөр роботууд зөвхөн үйлдвэр агуулгын шугам дээр ажиллаж зогсохгүй ахын хүрээнд нэвтрэх үе шат эхэлж байна. Дэлхийд даяар 2024 оны байдлаар ойролцоогоор 4.7 сая аж үйлдвэрийн робот үйл ажиллагаанд байгаа ба өмнөх оноос 9% өссөн үзүүлэлт юм аа. Одоогоор робот үйлдвэрлэгчид хэвшлэн агуулгах, логистик, үйлдвэрийн салбарт хэрэглэх хүний хүч шаардсан ажлуудыг автоматжуулахад төлөвлөрөн ажиллаж байна. Гэвч хиймэл оюун ухааны дэвшил өртөг бууралт нь роботын зах зээлийг өмнө төсөөлж байгаагүйгээр хурдтай тэлж, роботууд бидний өдөр тутмын амьдралд алхам нэвтрүүлэх хөрс суурийг бүрдүүлж байна. За ингээд мэрэгжлийн шинжээчдийн тамгалаар 2026 он гэхэд зарим хэрэгжлийн гэрт хүн төрөх буюу хүн төрс роботууд угаалга хийх, тоос сурвалж, аяг угаах зэрэг гэрийн ажил туслахаар туршилтын шатнд гаргажээ. Өөрөөр хэлбэл эх хэдхэн жилийн дотор гэрийн робот үйлчлүүлэгчид бий болох суурь тавигдаж, тэд бодит орчинд ахуйн ажил гүйцэтгэж эхлэн гэсэн үг. Tesla компани Optimus Robot зэрэг хүн төрөлт роботуудын төслүүд аль хэдийн хөгжүүлэгдэд нэлээд агсан түвшинд явж байгаа нь үүний нэг тод жишээ юм. Ийм роботууд анхандаа өндөр үн өртөгтэй байх ч үйлдэлийн чадвар сайжрах тусам өргөн хүрээнд нэвтэрж хүмүүсийн өдөр тутмын амьдралд туслах болно. Яг л iRobot киног тавхан санаж байгаа бол тэр шиг гэсэн үг. Тэгэхээр ирээдүйд бол эдгээр роботууд маань автомашин лизингээр авдагтай яг адилхан загвараар явна гэсэн үг. Жишээ нь нэг роботын үн $30,000 орчим хавцаа байхад сарын $300, өдөрт $10 төлбөрөөр гэрээлэн ажиллах боломжтой гинэ. Ингэснээр ердөө өдөрт $10 ам зардлаар таны хүссэн ажил туслах бэлэн хөлсний ажилтан гэртээ байршуулахтай адил нөхцөл бүрдэх юм. Ер нь бол цагийн 40 центийн хөтөлбөрийн хөлстэй 7 хоногийн 24 цагаар тасралтгүй ажиллах хүчин гэж хэлж болно. Энэ хүн шөнөдрлийн ажиллах хүчин өвдөх, чөлөө авах зэрэг нь асуудалгүй болж үргэлж бэлэн байх тул та ахуйн ажлыг автоматжуулснаар хүмүүс бидний цаг завыг хэмнэх давуу талтай болно гэж сурталчилж байгаа. Дэлхийн нийтийн роботын зах зээлийн өсөлт эх 10 жилд огцон нэмэгдэнэ гэж шинжээчид үзэж байна. Goldman Sachs санхүүгийн байгууллагын судалгаагаар 2035 он гэхэд зөвхөн хүн төрөлт роботын зах зээл нь $38 тэрбум хэмжээтэй болж өсгөр байгаа юм. Энэ нь өмнөх онуудад хамгаалж байсан 6 тэрбумаас даруй 6 дахин өндөр үзүүлэлт өгөөд ийм богино хугацаанд технологийн дэвшил хэр хурдан урагшилж байгаагийн илрэл юм. Fortune Business Insight зэрэг бусдыг сурвалж гисэн мөн хүн төрөлт роботын зах зээл нь жилд дунджаар 40-50% өсөлттэй байж 2030 онд олон тэрбум төрнө гэж төсөөллийг гаргасан байна. Тэгвэл роботын ажиллах хүчний талаас нь авч үзвэл илүү гайхалтай тонууд гарч ирж байгаа маа. Arcanus хөрөнгө оруулалтын компани тооцоололоор хүн төрс роботуудын гүйцэтгэх ажлын үр дүнд дэлхийн эдийн засагт бий болох нэмэн үнц нь 2035 он гэхэд $24,000 хүрч болзошгүй ажээ. Өөрөөр хэлбэл роботуудын үйлдвэрлэл үйлчлэгээний өгөөж нь асар их хөргөн хүрээний шинэ эдийн засгийн боломж бүтээмжийг нээж олон салбарт хувьсгал авчирна гэсэн үг. Зарим шинжээчид нь өндөр тооцоололд эргэлзэж байгаа ч гэсэн хэрвээ хүн төрөлт роботууд нь хүний адил буюу түүнээс ч илүү их үр бүтээлтэй ажиллаж чадвал эдийн засагт үзүүлэх нөлөө нь үнэхээр асар их байх нь гарцаагүй гэдэгт санал нийтж байгаа. Роботын зах зээлний хөдөлгөхөд технологийн хэд хэдэн чин хандлага нөлөөлж байна. Нэгдүгээр хиймэл оюун ухааны хөгжил. Ялангуяа том хэлний загварууд зэрэг дэвшил нь роботыг өөрөө сурч олон төрлийн ажил дасан зохицох чадвартай болгож байгаа юм. Хоёрдугаар робот бүтээгч шаардлагатай мэдрэгч хөдөлгүүр тоног төхөөрөмжүүдийн үн хурдцтайгаар буурч массын үйлдвэрлэл шилжихэд их хэлбэр болжээ. Жишээлбэл 2022 он гэхэд нэг ширхэг хүн төрөхт робот үйлдвэрлэх өртөх нь $50,000-аас $250,000 байсан бол 2023-оос 2024 он гэхэд энэ нь $30,000-аас $150,000 болж огцон буурсан байна. Тэгэхээр юу гэж байна гэхээр эх жилүүдэд роботын үнийг улам хямдруулж хэрэглээний зах зээлд нэвтрэх хугацааг түргэсэх нөхцөл болцоог бүрдүүлж байгаа маа. Бүгд найрамдах Хятад ард улсын Шанхай дахь AGBot компани үйлдвэрт ажиллаж буй хүн төрөлт роботуудыг та бүхэн харж байна. Эх 10 жилд роботын тоо зөвхөн үйлдвэр төдийгүй үйлчлэгээ, хот нийтийн аж ахуй, тээвэр гээд бүх салбарт огцом өсөх төлөвтэй байна. Тэгэхээр шинжээчдийн төсөөллөөр бол 2040 он гэхэд дэлхийд даяар 10 тэрбум орчим робот бүхий л эдийн засгийн салбарт ажиллах боломжтой болох гинэ. Өөрөөр хэлбэл тухайн үедээ дэлхийн хүн амтай ойролцоо тооны роботууд хамт амжих бөгөөд тэд эмнэлэг, асрамж үйлчлэгээ, хотын цэвэрлэгээ, үйлдвэрлэл, логистик, боловсрол, зочид буудлын гэх мэт хүн хүч шаарддаг бүхий л ажлыг гүйцэтгэж. Дэлхийн эдийн засгийн форум ч мөн 2040 он гэхэд дэлхийд даяар хэдэн тэрбум робот ажиллаж өнөөгийн үйлдвэрлэлийн роботуудын хүрээнээс хамаагүй өргөн цар хүрээтэй үүрэг гүйцэтгэх гэж онцлсан байдаг. Технологийн салбарын нэр зүтгэлтэн бид бүхэн сайн мэддэг Elon Musk ч үүнтэй төстэй төсөөлөл дэвшүүлсэн байдаг. Тэрээр 2024 онд Сауди Арабид болсон Future Investment чуулганд оролцохтой 2040 он гэхэд дэлхийд дор хаяж 10 тэрбум хүн төрс робот бий болно. Нэг бүрийн үнэ нь $20-25,000 байна хэмээн мэдгдсэн байдаг. Энэ дээрх тооцоололттой нийт шуугаас гадна роботын нэг жүртэх харьцангуй хямд дунджаар $20,000 болж өргөнөөр үйлдвэрлэгдэнэ гэдгийг илтгэж байгаа юм. Иймээс роботын тоо хэдэн тэрбумаар хэмжигдэх үед тэдний ажлын хөлс нь маш бага байх зураг харагдаж байна. Өмнө дурдж байсанчлан нэг роботыг өдөрт 10 орчим доллараар ажиллуулж эсвэл түрээсэж болох тул олон ажлыг хямд өртөгтэй автоматжуулах нөхцөл бүрднэ. Зарим тооцоогоор тэр үед роботын өдрийн өртөх нь нэг хүний цалингаас ч бага буюу 8 цагийн ажлыг $10 гүйцэтгэх хэмжээнд хүрч магадгүй гэж байна. Ингэснээр аж үйлдвэрийн үр ашиг, үйлдвэрлэлийн хүчин чадал хэдэн 10 дахин өсгөн зэрэгцээ олон шинэхэн бизнес модель бас боломжуудыг бий болгоно. Роботуудын ийм хэмжээний нэвтрэлт нь хүн төрөлхтний хөдөлмөрийн зах зээл, эдийн засгийн бүтцэд асар их өөрчлөлт авчирна. Өнөөдрийн байдлаар дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний ойролцоогоор 50% нь хүмүүсийн цалин зарцуулагддаг гэсэн тооцоо байдаг. Өөрөөр хэлбэл дэлхийн эдийн засаг жил бүр бүтээж буй
үн цэнийн тал хувийг хөдөлмөрийн хөлс хэлбэрээр тараагдж байгаа гэсэн үг. Харин роботын ирэн үед энэ зардлыг эрс бууруулах улмаар үйлдвэрлэл үйлчлэгээний өртөг багасж эдийн засгийн бүтээмж огцон өсөх бололтой дгоо. Ер нь бол хүн төрөлхтний ажиллах хүчийг роботууд орлох нь хөдөлмөрийн зардал тэгрүү дөх хэмжээний эдийн засгийн хувьсгал болно гэж хэлж байгаа юм. Жишээлбэл өнөөдөр өндөр хөгжилтэй орнуудад тухайлбал Америк нэгдсэн улсын Калифорни мужид хүний ажлын хөлсний доод хэмжээ нь цагт $20 байгаа бол үүнээс 50 дахин хямд буюу 40 центээр робот ажиллах боломж ирэх нь гарцаагүй болж байна. За дээр нь мөн робот 24 цаг тасралтгүй ажиллах чадвартай бөгөөд өв дэх ядрах зүйлгүй учраас үйлдвэрлэлийн тасралтгүй байдлыг хангаж бүтээмжийг туйлын өндөр түвшинд хүргэх давуу талтай аж. Гэхдээ роботуудын өргөн хэрэглээ нь ажил эрхлэлт нийгмийн бүтэц бодлогын төвшөнд бол шин сорилтуудыг давхар авчрах нь гарцаагүй байна. Олон сая хүн ажлын байраа автоматжуулалтанд алдах эрсдэлтэй тул ур чадвараа дэвшлүүлэх, шинээр бий болох ажлын байранд дасан зогсох шаардлага тулгарч байгаа. Нөгөө төгөө роботын эрийн үеийн хүмүүсийн үлэг болсон хүнд хэцүү ажлыг орлогод хүргэж, хүн төрөлхтөн бидний бүтээлч байдал шин санаачлах, өндөр ур чадвар шаардсан ажилд илүү төлөвлөрөх боломжийг нээж өгч болох юм аа. Роботууд аюултай нэгэн хэвийн ажлыг гүйцэтгэж, харин хүмүүс илүү бүтээлч стратегийн чиглэлд ажиллах нь эцсийн дүндээ нийгмийн бүтээмж амжиргааг дэвшлүүлэх эрэг талтай гэж зарим шинжээчид үзэж байна. Гэхдээ одоо тэгээд Монголд ч н одоо хэдэн үхэр малаа роботоор хариулуулж болох нь шүү дээ. Чонд арч ирүүл дахиж гүйцэж аваал гэх мэтлэн. Эцэст нь ингээд дүгнэх юм бол роботын зах зээл хэмээх энэхүү эрен үе бол ирээдүйд бид бүхэн бэлтгэлтэй байх хэрэгтэй нь улам бүр тодорхой болж байна. Гадаадаас гэрийн үйлчлэгч авах ч юм уу тэр зүйл бас байхгүй болж магадгүй маа. Хэдэн 10 жилийн дараа хүн төрөлхтөнтэй мөр зэрэгцэн роботууд ажиллаж дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүчнийг болох нэ. Энэ нь үйлдвэрлэл үйлчлэгээний өртгийг бууруулж асар их баялаг бүтээх боломжийг авчрагч нөгөө талаараа хөдөлмөрийн зах зээлийг эрс өөрчлөн шинэ нийгэм эдийн засгийн харилцааг бий болгох сорилт болж байгаа юм. Ирээдүйд робот хүн хоёрын хамтын оршин тогтнол нь ямар хэв маяг шилжих нь бидний өнөөдрөөс баримтлах бодлого шинжилэлээс ихэнх хамаарах болно. Гэхдээ нэг зүйл нь тодорхой юм. Тэр бол роботын зах зээлийн хэлэлтэнд зогсолтгүй үргэлжилж ирэх үеийн эдийн засаг амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчлөх түүхэн хувьсгал бол аль хэдийн ихэсэн юм.